Жон Рональд Толкин зөвхөлөг бичсэн Сэрар Стивен Кингийн зөвхий улхаараас ч өгч болж чаддаг. Тамд очиж өдрөөр гэсэн чичээд зөвхөн бадрын хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт Тавтай морил. Сонсогч танд эмхтгэл дугаараа хүргэж байна. Тийм та нарын шүмжилдэг, оруулсан юмаа давтаж оруулдаг дугаар. Гэхдээ урт бичлэгийг ажлаа хингээ хичээлээ давтахдаа хол замд явахдаа хүмүүс сонсох дуртай байдаг болохоор ингэж эмхтгэж оруулдаг юм шүү. Бас эмхтгэл гэдэг үг хийсэн ажлаа зэгцэлж нэг дур болгох гэсэн агуулгатай. Completion бичлэг гэж оруулаад байдаг та. Тэр чин шүү дээ. Мөн энэ дашрамд хэлэхэд 9 дугаар сараас хууч хэрэг шин дугаарууд 7 хоног бүр орох болно. Баярлалаа. Би 2008 онд Өмнө Зүгийн нэгэн аймгийн суманд урд нь хятадууд гар аргаар ухаж байсан алтны чулуун ордны уурхад хамгаалагчаар ажиллахаар хуура ахыхаа удирдлагын дор очиж үлээ. Тухайн үед үйл ажиллагаа нь хараахан эхлэегүй байсан. Манай харуулын пост үндсэн 2 зэгтэй. Нэг нь Төв кемп, нөгөө нь кемпээс хойш 2 км-ийн зайд урших уулан дээрх пост. Хойд цэг рүү 2 харуул 14 хоногийн хоол хүнсээ базааж гараад солигддог жамтай. Зурагт интернет байхгүй гэлээс тооцоолог хийгээд байх ажил багтаа тайван сайхан амралтын газар шиг л байдаг байлаа. Тухайн үед Бээжингийн Олимп эд дундаа үргэлжилж байв. Хамт ажиллаж байсан ах бид хоёр өдрөөр ээлжлэн Төв кемп рүү очиж жудогийн бүх, боксын бадрууган, сэрдэм нарынхаа тоглолтыг зурагтаар үзэж дэмжинэ. Тэгж очих үрдэл биднийг хариуцаж ажилуулдаг байсан хуура ах маань. Та хоёр орой харуу бүрүүгээр энэ хооронд бити ганц нэгээр алхач. Харанхуй улсан л мотоцикл юм уу машинаар хөргүүлж өгөөрэй гэж ихэл загтдаг байл. Би ч гайхаад хойд эцэг дээр цуг байсан ахаасаа "Бүрвэха хуура ах ягаад харуу бүрүүгээр бити ганцаар алхах гэдэг юм бол?" гэж асуудал. Ногоон дээлтэй хүүхэн харагддаг юм а гэхэн тэр. Би ч дотроо ах худлаа ярьж намайг цаашлуулчлах юм байлгүй гэж бодож амжтал ах үргэлжлүүлэн. Хэдэн жилийн өмнө энд хятадууд алт ухаж байхдаа бие үнэлэгч хүүхэн авчираад хэрэглэж дуусаад алаад ухаж байсан нүхэндээгээд болчихсон гэдэг юм бэл. Тэрнээс хойш л энэ аваар үе ногоон дээлтэй хүүхэн тарлаа гэж нутгийнхаа ярих болсон гэж хуучилсан. Ер нь тэр газар намхан толгод ихтэй, жалга гуйх, тойроод битүү хэрэг сүртэй. Тэгээд ч хүн тавьдаг оршуулгын газар нь кемпээс урагшаа ердөө 5 км-ийн зайтай ойрхон. Гэсэн ч надад онцгой сони мэдрэгдэлгүй байсаар намар болж хот руу буцсан да. Ингээд 2 жилийн дараа буюу 2010 оны зун нөгөө кемп дээрээ дахиад ажиллахаар очлоо. Энэ удаад их сургуулийн дадлын оюутнуудтай зүг лицензтэй талбайгаас хөрсний дээж авах ажил тэмүүлгэдэв. Бидний дээж авах ёстой талбайд нөгөө кемпээс урд 5 км-т байдаг оршуулгын газар ч хамаарч байлаа. GPS-тэй зоосон зэгийн дагуу явж дээж авсаар оршуулгын газарт ойртох тусам 30-аас 50 метрийн радиус дотор 1-2 хүний гавлын ястай тааралддаг байвлаа. Эхэндээ ч их эвгүүл байдаг байлаа. Сүүлдээ дасал болно гихчээр заримыг нь хурцэн дээрээ тавьж дээш өргөд хоёр руугаа гоцоолгож найзтайгаа зураг даруулж баятай зураг хөргөө хүртэл даруулдаг болов. Энэ олон гавлын ясны тухай цуг ажиллаж байсан нутгийн ахаас асуухад энд өмнө ихээ том буудтай хийд байсан гинлээ. Их ядлаг хэлмэгдүүлэлтийн үед лам нарын хороож сүм хийдийн шатааж устгасан гэдэг. Энэ гавлын ясуу тэр лам нар эгэл байх гэж тайлбарласан. Ингэж явсаар бараг сар гарангийн дараа нөгөө оршуулгын газарт тулж ирлээ. Удирдлагаас бидэнд оршуулгын газрыг тойрч гараад цаа талаас нь эхэлж ажлаа үргэлжлүүл гэсэн заварчилгаа өгсөн. Тэгтэл цуг явсныг өвчгнөр нөхөр "Хүний аман үзүү болж авдран давил баяждаг юм" гэдэг нарантуулцах дээрээс юм хайж байгаа юм шиг л булшнууд дундуур туучаад орхилоо. Булшны чулуун дунд явж байхдаа "Аман үзүүний ясна хаана идэх юм бэ? Доошоо ухаад заагаад өгчөөч" гих ухааны юм яриад бас л их дайлчханж явна. Тэгсэн чи яг тэр оройноос эхлээд өнөөхөх амар халуурсан. Бүр 3 хоног дараалж харлуураад ямар ч юм дээрэн дийлдэхгүй болохоор нь ажлаас нь буулгасан. Сүүлдээ сураг сонсох нэ үзэж хардаг хүнд үзүүлсэн чинь болохгүй юмар оролцсон байна гэж хэлээд баахан лам бөөгөр явж аргалуулсан гинлээ. Зуны дунд сар шавдрахтай зэрэгцэн алт боловсруулах үйлдвэрийн шав тавигдаж лам хуврагууд ирж өдөржин номгөр уншлаа. Жохом эндээс л байдал маш эвгүй болж гэлсэн. Үйлдвэрийн шав тавьсан оройноос эхлээд ойролцох малчин айлын хүүхдүүдийг харуу бүрийгээр малаа хотлуулах гэж байхад улаан хормоотой өндөр хар юм хөөж айлгсан гэдэг яриа гардаг юм. Маргааш өглөө урдан цуг ажиллаж байсан давга ээгээд 2 харуул залуу үйлдвэрийн барилгын хажууд барьсан гэрт очиж хонсон тухайга надад ирсэн юм.
үйлдвэрийн барилга нь кемпээс километр өрөхгүй ойрхон баригдаж байсан юм л да. Мань хоёр өчигдөр кемп дээр байж байгаад харанхуй улсын үйлдвэрийн гэртээ очиж онохоор мотоциклтэй явсан юм. Тэгээд гэрийнхээ үүдэн дээрээ түлхүүрээ марцснаа санаад давга ганцаараа буцаж түлхүүр авахар тавьглаа. Давгааг яг үйлдвэр хажуугаар давхиж гарахтай зэрэгцээд хажуугаас нь хөл хэсгэрээ улаан туяатай өндөр харим урдуур нь гинтгэ ороод ариулчихсан. Гэхдээ давгаад ямар нэг юм мөрөгсөн мэдрэмж төрөөгүй би нэвтээрээд гарчихсан гэсэн. Яг энэ үед би гэрийнхээ гадаа хүлээгээ зогсож байтал хажууханд чингэлэг хувааж хийсэн харуулын жижигхэн бүүтгэний хархийн булангаас өндөр харим байн толгоогоо цухалцуулаад хараад байх шиг нүдний буланд сүмэлцээд байсан. Би бараг өмдөндөө тусаахын даван дээр давгаа давхиад хүрээд ирсэн. Тэгээд хоёулаа гэрийнхээ цоожиг онгойлгоод орох гэсэн чи хаалганд гажчихсан юм шиг эсвэл дотроос нь түгжчихсэн юм шиг онгоодгүй. Хэсэг ноцолдож байж арай гэж онгойлгосон чинь шалаар битүү хар орхоо болчихсон байсан. Яг нөгөө хүн чулууны нулимс кинон дээр гардаг хар орхоо. Тэгээд гэрэл асахтай зэрэгцээд нөгөө хорхоонууд сарнаад бутраа талгуулсан гэж хүлээ. Миний бодлоор тэнд байсан хийц үйлийг ламнаар ирж номон шаада догшруулсан болов даа л гэж боддог. Хэд хоногийн дараа үйлдвэрийн сэндвичийн барилгын ажил дуусаж оюутнууд буцууг цааж боллоо. Хүмүүс буцаад кемп эзгүүрч элүүлхэн болов. Би үлдэж хамгаалагчаар үргэлжлүүлэн ажиллахаар шийдээд байсан юм. Сүүлчийн өдрөө бусад харуулуудынхаа гэрт орж нэгдэж амжилгүй кемпи хаалт тэмдэглээд жоохон халамцуу хуучин барилж байсан гэртээ ганцаараа орж хонов. Шөн дунд гинэт сэржгэлээ. Нүдний буланд цайварын бүрдэлцгэр нь орны толгой тийш хартал. Миний орны толгой харалдаа бах орны дээд хэсэгт цайвар саарл хүн дүрстэй зүйл чимээх ус сууж идэх юм даа. Уус юм шуудлах гарчихсан. Пистанахогоон шал толгоогоо өнжилдэг өрөө нөмрөд үүр цайдал хөдөлгөнгүй хөвцөндөө. Хүн ер нь тулсан газар юу ч хийж чаддаг юм билээ. Үүр цаймагт дээд орлогоо эргэж чаралгүй шууд босчгүйгэд гэрээс гарсан да. Тэгээд харуулуудынхаа гэр түүхнэж аваад ахиж тэр гэрэл үнэх жагаагүй. Надад дахиж элдв сони юм үзэгдэж харагдаагүй бодоход тийм ч хөнөөлтөй зүйл байгаагүй байх таа л гэж бодогддог юм. Энэ бол надад биш, манай аав ээж, нагц их жимээ болон дүүнерт маань дараалан тохиолдсон сонин бөгөөд аимшигтай явдлууд. Би айлын том, доороо нэг эрэгтэй дүүтэй, одоо бас 5 настай, хоёр ихэр охин дүүтэй. Манай хотод байдаг өгөөд ихэр дүү нарыг маань ойж хүрээгүй жаахан байхад нэг зүүн хөдөө нагц ихчин хэрэг явсан юм. Өдөрхөн гараад яг нар жаргаж харав бүрий болохтой залгаад зорисон газар очлоо. Уг нь ерөөсөө уйлдаггүй, томоотой дүүнер маань тэнд очисон цагаас эхлээд оройжонго унтаж чадалгүй уйлсан. Сүүлдээ болохоо байгаад ямар нэг юмнаас ажтэй гэж ширээлж өгсөний дараа л арай гэж нэг юм тайвширч унтсан. Маргааш нь бид жоох хүүхэд болохоор гэрээс санаад ийш тийшээ явж чадахгүй байгаа болов уу гэд хот руугаа буцсан ч гэрт очисон хонооч дүү маань үлсээр л байлаа. Ээж аав хоёр маань нэг хүүхдээ тусдаа аваад унтдаг юм. Аав цаад өрөөнд нэг дүүтэй, би том дүүтэйгээ жижиг өрөөнд, ээж зочны өрөөнд өнөх, үйлээд байсан дүүтэй маань газар болон орон дээр унддаг байв. Тэгтэл тэр шөнө ээж ундж байхдаа сэрсэн чим шиг, гүү чим шиг нэг сонирн байдалд орж. Гэр доторх бүх зүйл өөрсдийнх нь ундаж байгаа нь яг л тод харагдаад байж л дээ. Манайх үүдэндээ ойрхон галтгоотой 3 өрөө байр байсан бөгөөд ээж сэрүүн унтаа хоёрын завсарт хэвтэж байхдаа үүд рүүгээ хартал хөргөчний хажууд маш өндөр том хар юм өөрлөн ширтэж зогсож байсан гэсэн. Ээж айж өрлөө ташгараад байсан ч хоолоо нөх тарахгүй хэн сонсохгүй ажилдээ. Тэгж тарчилж байтал ашгүй дүү маань чанга хөлж ээж арайхи хөдлөгдөг болж. Ийм байдалд 2 удаа орсон гэдэг юм. Тухайн үедээ ээж биднийг айлахгүйгээд юу ч хэлээгүй бөгөөд сүүлд гэртээ хүн дуудаж үзүүлэхэд хараа бүрийгээр нялхнаа түүхэддээ ийш тийш явж болдгоо юм. Нялх хүүхдийн мэлмийн хагдаг байдаг болохоор муу муухай ямаараа дөөртөө дагуулчт юм а гэж сануулсан. Бас нэг явдал жилийн өмнө тохиолдсон. Банкнд ажилладаг нагц эгч маань ажлынхантайгаа тэрэлж рүү амархаар явж 2-3 хонцоход иржилдэ. Гэтэл ирсэн цагаас эхлээд нэг л сонин тав гүйцэж биеийн зарс хийгээд гэж. Юм оёх дуртай хүн болохоор өрөөндөө юм оёод сууж байтал араас нь хүн илээд байх шиг сонин мэдрэмж төрсөн гэсэн. Тухайн үедээ тоолгүй өнгөрөх гэсэн ч тэр хий зүйл нь улмал биеийг нь илж талаад болохоо байхаар нь бөө хүргэний дуудаж үзүүлтэл нэг эрэгтэй хүний сүнс дагаад ирсэн байна. Уул ус байгальд амарч явахдаа хаа саймаагүй арх хууж болохгүй хүнийг согтуу үед сүнс чөтгөр амархан олзолдог юм гэсэн.
Бас манай эмээг их долоон буудал бэлгэхээр байдаг юм. Их хуран сайхан дээл уйдаг хүн л дээ. Бас л жилийн өмнө таньдаг хоёр хүн нэрж хэмжээг өгөө дээл хийлгэхэр болж. Тэгэхдээ нөхөр нь эмээгийн унддаг орон дээр хэвтэж сууж яваад явсан байна. Эмээг их муур тижээдэг бөгөөд нөгөө хоёр хүнийг явсны дараа муур нь гэрт орж ирснээ яг тэр орлоо хараад л ойртож чадахгүй айхтар орилоод гэлж. Сүүлдээ ч муурнаасаа хайж сүнс зүтгэр болчуу яач вэ чигээд дахиад бөө хөргөний дуудаад үзүүлтэл. Хоёр хүн танаад юм чирээд ороод ирч. Тэгээ яг унддаг орон дээр чинь сууж рөөгд байсан болохоор дагж ирсэн юм танаад үлдчих гэж. Өөрийн унтаж хөвддөг орон дээр хамаа намаагүй хүн суулгаж хөвдүүлж болохгүй гэж үлээ. Аавд маань бас залуу багтаа нь олон сони явдал тохиолдож байсан гэсэн. Намайг нэг ойтой жаахан байхад аав хадлан тариалан эрхэлж ээж бид хоёр сумын төвд аав хадлан дээр хондог байлаа. Нэг өөр аав машинтайгаа хот руу явж байх зам нэг хүүхэнд харахаар нь энэ хавийн айлын хүн юм байх тэгээ замаас авч. Тэгтэл нөгөө хүүхэн нэг газрын нэр хэлээ тэндэ буусан байна. Аав шөнө болоод нойрн хүрээд байсан тул жоохон цаашлаад машинтаа унтаж өглөөр төдөлхөр шидэж. Хамаг хаалгаа түгжээд унтж байтал цонхыг нь зөхөөд ч байгаа шиг болоход сэрсэн чи юу ч байсангүй гэнэ. Жирэхэд эргэн тойрны ардтал хамаг хаалган түгжээтэй байсан машины арын судалд өнөө хүүхэн сууж байсан гэсэн. Аав залууч байсныг хэлэхүү айснаа мэдэгдэхгүйгээр тоохгүй байгаа юм шиг жүжиглээд өнөө хүүхнийг буусан газарт нь буцааж болгосон гэдэг. Тэгэд маргааш нь гигэн цагаан өдөр замаар явж байгаад осол турж гараа ухалж байсан гэлээ. Сүүлд бөөд үзүүлэхэд хол замд харанхуй шөнө хээрийн хүн битээ авч бай. Хээрийн юмны дайралганд өртчээ гэсэн байсан. Мөн том дүүг маань төрсний дараа аав найзтайгаа арих уужгаад малгайгаа хийчихэж. Тухайн үедээ тоогоогүй ч удалгүй дахиад осолд орсон ч азар гайг өнгөрсөн. Тэгээ лам хард үзүүлэхэд эрэг хүний хиймэр малгай бүсэндээ байдаг юм. Малгайгаа хийснаас хиймртанд оройтож гэж зэмлэж байлаа. Ер нь энэ мэдчлэн манай гэрийнхэнд олон сонин аимшигт явдлууд тохиолдож л байсан. Гэвч надад хизээж тийм зүйл харагдаж мэдрэгдэж байгаагүй. Би багасаа л амьтанд маш их сайн гудамжны нохоо муурах жөрөвдөд хичээждэг өгсөн байсан юм л да. Тэгээд бүү надад чиний хайрлсан бас чамайг хайрлсан нохоо муурнуудын чинь сүнс чамайг байнга дагаж хамгаалдаг болохоор л чамд юу ч мэдрэгдэж харагдахгүй байгаа юм шүү дээ гэж хэлхийн сонсоод би үнэхээр их дотор хачин болоод хол очиж байгаа зөндөө үйлж үлээ. Гуравдугаар хорооллын ард байрлах 6 дугаар бихжил хороололд төрсөн ихч болон үеэлэгчтэйгээ байр түрээсэлж амьдардаг байхад тохиолдсон явдлыг ярив. 2025 оны 8 дугаар сарын сүүлчээр манай хажуу айл засвар хийж хуучин тавилгаа солисон бололтой хогийн бункер яжууд нилээд том хивс модон шкаф бас нэг модон ширээ гаргаад тавьчихсан байсан. Тэндээ 2-3 хонсон л доо. Бид хэд шиг түрээсийн байраар явдаг хүмүүс нүүдэл суудл ихтэй болохоор хүнд тавилга авдаггүй. Яг тэр үед том өрөөнөөс манай нагц ах нүгэд явчихсан байсан үе. Том өрөө маань ханаа дүүргсэн 2 том шкафнаас өөр тавилгагүй. Нэг л хоосоо харагдаж байлаа. Тэгэл өнөөх хаягдсан модон ширээ нь үнэхээр цэвэрхэн чанартай гоё байсан болохоор би тэд ч нэг юм бодлого гэрлэг оруулаад тавьчлаа. Тэрнээс л бүх зүйл хэлсэн дээ. Уг нь манай тэр байрыг ээжээс маань эхлээд манай гэр бүлийнхэн сүүлийн 10-аад жил түрээсэлж байгаа. Бид маш олуулаа, заримдаа бараг хориулаа шахуу бүжгэнж амьдэрдэг байв. Том өрөө гал тогоо гэд унтаж болох бүхий л газарт хуваарлагдаж унтдаг байсан ч жижиг өрөөнд зөвхөн ээж бит хоёр л унтдаг байсан юм. Учир нь өөр хүнд энэ унд харал байнга сүнсэн даруулаад байдаг тул унтаж зүрхлэх хүн ихэр бараг тоолддгүй анхнаасаа л нэг тийм юмтай байр байсан юм л да. Намайг ээжтэйгээ хамт амьдарч эхлэхээс өмнө ээж нэг өдөр өрөөндөө ганцаар унтж байтал гинэт хүн шанга шүгэлдэж эсрэг шиг чимээ гарч илдэ. Ээж гадаа хүүхдүүд тоглож байгаа байх гэ тоолго унтаад өгч. Гэтэл маргааш өглөө нь босоод хартал аваа дуудаагүй байсан шин толь нь яг голоороо сэтэрчихсэн байсан гэсэн. Тэр явдлаас хойш байрандаа засал хийлгэж гайгүй болсон ч гэсэн жижиг өрөөнд унтахаар дардаг хэвээрэл байлаа. Яванда тэр байрнаас манай хамаатнууд нэг нэгээрээ нүүж хамгийн сүүлд 2 ихчтэйгээ бид гурвал үлдсэн хэрэг. Нөгөө модон ширээг оруулаад эхний хэдэн өдөр юу ч мэдрэгдээгүй. Гэвч удалгүй том өрөөнд эсвэл гал тогоонд 2 хүн хоорондоо шивнэлдээ идэж байгаа шиг хэрэлдээд идэж байгаа шиг сонин чимээ байнга дуулддаг болсон. Бид гурав том өрөөндөө бараг ордоггүй болохоор байнга гэрэл нь унтраастай байдаг. Дээрээс нь коридор болон гал тогооны гэрэл шатаад 3-4 сар болчихсон үе. Өглөө гараал шөнө ирдэг болохоор гэрэл солихыг нэг чиг тоодгүй л байл. Магадгүй тэр харанхуй орчин нөгөө зүйлийг улам хүчтэй болгосон байх л гэж боддог юм.
Ояванда улам дамжирч өдрийн цагаар хөшгөө хагаад унтахад хүртэл маш хүндээр тардаг боллоо. Нэг өдөр эгч бит хоёрын амралт таарч өрөөндөө хөшгөө хагаад унтж байтал би сүнсэн даруулчихсан. Эгч намайг сэрэх гээд хэд хэд удаа чангаар дуудсан ч би өгч сэрээгүй. Тэгээд эгч бүр аргаа бараад намайг дуудаад орилж байтал зэрэгцээ тэр нэгэн эгчийн амыг таглаж хааснаа миний чихэнд маш сөнг эрэгтэй хүний хоолоогоор "Өө эгч чинь дуудаад байна" гэж шивс. Тэгээд л би цочоод сэрчив. Энэ явдлаас хойш удалгүй би үүрийн 4 цаг хүртэл том өрөөнд ханз давтаж бичээд сууж байлаа. Гэтэл гинтэл коридор гал тооны өрөөнийхөө нэг л эвгүй санагдаад явчихсан. Тэр мэдрэмжнээс болоод би өрөө рүүгээ орхоос ч төвгшөөгд за эндээ унтчихъя том өрөөнийхөө гэрлийг унтраагаад диван дээр хөнжлөө толгойд өрөө нөмрөд гэвцсэн. Тэгтэл хэвдээд удаагүй байтал хэн нэгэн миний нөмөрч байсан хөнжлийг араас минь шууд хуу татсан. Яг л хүн гараараа хөнжлөөс зуурж нугалж угаад хүчтэй үгц татгцсан илт мэдрэгцэн л дээ. Тэгээд л бид өмнө нь байсан нөгөө зүйлэл дахиад идвэгччлээ гэж утсан. Урд нь олон хүний эрчим хүч бужигнаан дунд дарагдаад байгаа нь анзаарагдаггүй ажилтай л гэж утсан. Шинэн гарахын өмнөхөн манай нэг мэдрэг сахиустай эгч маань бид нарыг гэнт залгаад танаад хүнээс авсан доошоо харсан бор өнгөтэй гадна тал нь арцгар нэг юм байна. Тэрнийг хурдан гаргаж хай гэдэг юм. Би дуруу үнэхээр хүнээс авсан тийм зүйл байхгүй гэд хайгаад олоогүй байсан ч бодож нөгөө модон ширээ болохыг мэдсэн. Тэр ширээн дээр би дурав 1000 хэсэгтээ пазл хэвлүүлээд тавьчихсан байсан нь манай нөгөө эгчд гадна тал нь арцгар гэж харагдсан хэрэг байж. Игч яг одоо өдрийн цагаар гаргаж хай гэж сануулсаар байхад нь би тэд хинэггүй зангаас олж байлгасаар шин болгочихсон юм. Тэгээд шөн дунд нөгөө ширээгээ чирж гаргаж тавьчихад байж байтал эгчийг ажлынхан дуудаад гэрээс гарсан. Гэтэл эгч тэр оройд л хөлөө айхтар бэртээчгээд ороод ирлээ. Бодвол нөгөө зүйлээ ширээг нь гаргаж хаялаа гэд хариугаа авсан тэр баг. Сүүл сонсох нэ тэр ширээ нас урсан хүний тавилга гэж байсан. Ширээ гаргаж тавиад удалгүй алга болчихсон байхаар нь хартал манай хажуу айл оруулаад тавьчихсан байсан л та. Бид тэдэнд юмтай гэдгийг хэлж амжилгүй удалгүй тэр байрнаасаа нүүсэн л дээ. Би багасаа л зуслан явах дуртай, зуслангаас ерөөсөө салж чаддгүй хөхт байсан юм. Зууны амралтыг ер нь зуслан явахын тулд л тэсийн ядан хүлээдэг байлаа. Одоо ярих гэж байгаа энэ явдал яг жилийн өмнө надад зуслан дээр тохиолдсон юм. Өнгөрсөн зун би нэг зусланд зуны амралтаараа бүлгийн багшаар ажиллахаар очсон юм. Анхудаага багшлах гэж байсан болохоор догдлол ихтэй л байсан. Очоод зуслантайгаа хамт ажиллах үеийн найзуудтайгаа танилцаад хэд хоногийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн. Удалгүй эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээж аваад догдол сандарсаар эхний 3 өдрийг ардаа хийлээ. 4 дахь өдөр нь манай зуслангийн загварын тэмцээний өдөр болсон юм. Би хүүхдүүдтэйгээ өдөржин хувцас, алхалт, үзүүлбэрээ сургуулсаар тэмцээн эхлэх цагч болсон. Гэтэл яар сандарсандаа авангард хувцас өмсөх хүүхдийгээ хийсэн далавчийг бүлгийнхээ байранд мартчихснаа гинт санс. Хүүхдүүд бүгд бүрэн цуглаагүй байсан болохоор би далавчаа авахаар хурдхан шиг өрөөрөөгөө гүйж очлоо. Тэгээд далавчаа аваад эргээд гарах гэж байтал ард минь гинэт төс хийгээд юм унах амар чанга чимээ гардаг юм байна. Би угаасаа зүрх муутай маш аимхай. Тэр дороо хамаг би хөшөөд эргэж харж чадахгүй доош хараад нүдээ тас санаад хэсэг хөдөлгөөнгөө таг зогсчлоо. Яг тэр үед манай нөгөө бүлгийн багш над руу залгаад "Хүүе чи хайччөө тэмцээн эхэлчлээ. Хүүхдүүд чи эхнээсээ гарч гүйлдээд алга болчих үедээ" гэд уцаа салгасан. Тэгтэл би арайхийн ухаан ороод хаалга руу зүгэлтэл өгтийн өрөөний зүгээс 5 литрийн савта ус над руу өөрөө чиглээд чимээ гаргаад өнхрөөд ирсэн. Тэр өрөөнд хинч байхгүй. Ядж угад бүрэнхий болчихсон болохоор тас саранхуу. Би айсандаа шууд уйлчихсан. Гүйж хараалаа тэр шөндөө ээж авруугаа залгаж гэрлүүгээ буцахар болсон. Гэртээ ирсэн ч айц минерэлсэнгүй нэг жаахан охин зүүдэнд үзэгдээд шүнжэнгөө хард орж хонсон. Маргааш өглөөнч би тайвширч чадахгүй уйлаа л байсан. Тэгээд нэг сайн гэж сурган сонсогдсон лам ах тэр очлоо. Тэр ах ирэхэд татаад хэсэг үзэж байснаа. "Чи буруу цагт буруу газар орчих ч дээ. Танаа бүлгийн байранд нэг жаахан охины сүнс орогдчихсан байна. Уг нь гим хоргуул юм хүмүүсийг хаяа ингэж жаахан шугалдаг юм байна" гэд ном уншиж өгсөн дөө. Сэтгэл санаа арай дээрдэж гэртээ хэд хоног амарсны эцэст буцаа зүслэн руугаа явсан.
Очсон өдөр маань цусланд олон жил манаач хийсэн ах надад манай бүлэгт юу болж байсныг ярьж өгсөн юм. Тэрний ярьснаар 2007 онд яг манай байрлаж байсан тэр бүлэгт 8 настай нэг охин дээр үеийн бүрштэй орон дээр өсөрч тоглож байгаад хүчтэй өсрөх үедээ хүл алдаж унаад газраас цухаж байсан хадаасан дээр толгоогоо мөргөөд харамсалтайгаар нас орсон гэсэн. Түүнээс хойш тэр охины сүнс мэрсээр үзэгддэг болсон гэсэн. Харин би өөр бүлэгт шилжиж ажиллаад зуны ээлжээ дуустал багшилсан та. Өөртгөлцсөн энэ жигтэй явдлыг зөндөө бодсны эцэст хуваалцахаар шийдлээ. Одоогоос 2 жилийн өмнө болсон явдал юм л да. Манай ах сургуультаа маань ойрхон нийтийн байр түрээсэлдэг байсан тул бид хоёр хамт амьдарч эхлэв. Эхэндээ бүх зүйл зүгээр амар чимрэвэл. Гэтэл гэнэтгэн л шүн дунд юун мэдэгдэхгүй хачин чимээ хүний өөлөх дууд уулддаг болчихлоо. Анхудаа тийм зүйл сонссон болохоор үхтлийн айж за би л хийм сонсож байгаа хаа гэд өөрийгөө тавьшруулахыг хичээгээд нүдээ тас санаа дундчихдаг байв. Шүн хар дарахад яг юу зүүдлээд байгаагаа сайн мэдэхгүй ч нэг нь ялах хүүхэд тасралтгүй уйлж над руу хараад үг нь ойлгохдохгүй сонин зүйл үглээл. Гэнэт цочид сэртэл би юм огт хөдөлж чаддгүй амнаас ганц ч үг унахгүй уйлах гэсэн ч нүлмэс мөн гарахгүй таг гацчихсан. Зөвхөн нүдэл хөдөл. Сайн харах нэ миний цээжин дээр харанхуйд нэг сэгсрүстэй аимшигтэй дүрс өөдөөс ширтээд сууж байсан та. Айсандаа нүдээ тас хансаар дөөлдөж ядраад нэг мэдхэд унтчихсан байв. Энэ явдлаас хойш би байнга хийм харж сүнсэн даруулдаг болсон тул аргаа бараад гэртээ ээж дээр очиж амьдралаа. Гэвч гэрийнхэндээ юу болж байгааг хэлж зүрхлээгүй. Гэтэл нэг өдөр ходоод хөвлийн хэвээр аимшигтэй өвдөөд тэрнээс хойш юу байнга л өвддөг. Өвдгөрөө зүгээрчгүй газар ивгэрч унтлаа уйлна, шүнжин нойргүй шанална. Ээж сандарч эмнэлгээр сар гаруй явсан ч ямар ч онш олдсонгүй. Аргаа бараад нарийн шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтэв. Өвчин намдаах эмлаа юу ч тусалсангүй. Эмч нар намайг өвдөхөд байлтай бишгээд жирэмсний дүрэлтийн өвдөлтөнд хүртэл хийдэг их хүчтэй тариа хүртэл хийж өгсөн. Тэрийг хийлгэхэд ердөө 2хан цаг л намдаад буцаад тарчилж гэлэн. Ийм байдлаар эмнэлэгт 2 сар гарan хэвдсэн ч онош тодорсонгүй бүгдээрээ л шантарч гүйцэндээ. Тэр үеэр ээжийн ажлын нэг найз бөөгч байдгийг санаж хамаг байдлаа хэлсэн ч өөрийнхөө хийм харж даруулдаг тухайгаа нуучлаа. Тэр ихч надад уулзаа шуудлаа. Миний дүү гинэт шалтгаангүй уурч хүрдэг үү? Зүгээр өжөө толгойн эргэдэг үү? Бас хүүхдээ уйлах дуу сонсохоор дотор чин сонин болдгоо. Гэлээ зөндөө асуулт асуув. Бүгд яг таарч ирсэн. Үнэхээр ч тэр үед миний зан ааш танигдахгүй болтол өөрчлөгдөж ээжтэйгээ байнга хэрэлддэг болсон байсан. Тэгэд бөөгч за өвөөгөө буулгая гэд намайг авч явсан. Таглийн гэрт нь ороход цаанаа л ухаан балартаж хөдрөг ингэргийг нь хараад яг л галзуу хүн шиг учиргүй инээж өгөхрөөд хэлсэн гэсэн. Онгод буугаад над руу харснаа. Чи биедээ юу оруулчихсан балчирвэ гэд нилээд иширцэн. Тэгтэл төрөөд 2 сар ч хүрэлгүй бурхан болсон ялах хүүхдийн сүнс миний хөвлөд үүрэлчихсэн байж. Өвөө тэр даруй засал үйл хийж тэрнээс хойш би минь их тэртэд өмнөх хэвэндээ орсон доо. Гэвч би зүгээр болсон ч хийм харах нь бүрэн арилаагүй. Коридорт улаан дээлтэй эмэгтэй над руу ширтээ зогсоод байдаг болсон. Бөөгчд дахиж очиж үзүүлтэл өвөө буугаад яасан сони милимитэ балчирвэ гэд нэг хонхогч зүүн хөлөндөө зүгээрээ гэсэн. Тэрнээс хойш харах нь бүр мөсөн болоод амьдрал минь зүгээр болсон л доо. Одоо ч гэсэн хамгаалтын хонхоо авахаар дахиад элдв зүйлс харагдах гээд байдаг. Юм гэдэг үнэхээр сонь. Өмнө нь бөө мөө гэж ерөөсөө сонирхдаггүй тоодогчгүй байснаа. Өөртөө тиймэрхүү зүйл тохиолдсны дараа бөө мөргөл гэдэг зүйлийг утгаар нь биширч шүтэж явдаг болт юм билээ. Би 3 жилийн өмнө энэ явдлыг туулсан юм. Сурхайхаа хажуугаар караоке зөөгч хийдэг оюутан байлаа. Шөнө 2 хүртэл үйлчлүүлэгч ихтэй үедээ сунаад 3-4 хүртэл ажиллаж чаддаг байсан юм. Тарахаар ажлын машин гэр гэрт хүргээд өгдөг байсан болохоор би 10 дугаар оролд байр түрээсэлж амьдардаг байлаа. Байрлалгаа явахдаа зөвхөн явган хүн явдаг. Хэдийдэн байрны дундуурх гэрэлгүй замаар явж очдөг байлаа. Жил гаруй ажиллахдаа шөнө бүр энэ замаар явсан ч элдв янзын зүйл боддгоо.
50 алхаад л гэртээ ордог байсан. Гэтэл тэр нэг шөнө ажлаа тараад нөгөө л замаараа явж байла. Ард хүн алхаад ч байгаа юм шиг санагдаж байснаа мөчөр дээр гიშгэхэд хугарахад гардаг чимээ гардгийг. Согтуу юм болов уу эсвэл хүн дагаад байна уу гэж утсан би хоош эргээд харсан. Гэтэл хинч байгаагүй. Нохоо муур явж өнгөрсөн юм болов уу гэж өөрийгөө тайвшруулад гэртээ орлоо. Тэгэл энэ явдлыг тэгсгэд мартчихсан. Хэдэн сарын дараагаас өөрийгөө нэг л биш байгаагаа анзаарч гэллээ. Жижигхэн чимээ гарахад л цочиж, жаах юм болвол нулимс цэйлэгнээд үйлчих гээд байдаг болсон. Нэг өдөр ээжтэй утсаар ирж байхдаа юмнаас цочоод өөлөх гээд байдаг болсон гэж хэлэхэд ээж хүнд үзүүлээдэг энд сайн бүү байдгийг гэлээ. Маргааш нь ээж залгаад миний өхөн яаралтай гэртээ өрөөд ир. Гүйдэл дагаа дуудчихсан байна. Дахиад дуудвал аминд чинь зөвхтэй гэж байна. Заавал өөрийн биеэр засал хийх хэрэгтэй гэж байна гэлээ. Амралтын өдөр тааруулаад шуудхан л гэртээ яваад очив. Ингээд бөө их чиг залж авчираад үйлээ хийхэд бэлэн боллоо. Хингэргээ дэлдэж эхлэмэгцэн л би өөрийн эрэхгүй уйлээд эхэлсэн. Урд нь очиод нэрээ хэлэх гэтэл хэлж чадахгүй ээртлээл уйлээд байсан. Ээж миний өмнөөс овог нэр жилиг минь хэлэхэд буусан онгод ингэрнэ. Гүйдэл нүдээр нь орсон байна. Нүдээр орсон юмыг нүдээр нь гаргах нь гэсэн. Ингээд цагаан архинд ямар нэг юм шивнэж шившиж байгаад нүдийг минь гараараа нээж байгаа түргээд нүдээ нэ харж чадчихэв уу гэхэд нь нүдээ нэх гэтэл амар хорсоод нээж чадахгүй байна гэж хэлгээд дахиад нүүрл өмнө түргээд 3 дахь дээр нүдээ нэхэд ямар ч хорсох зүйлгүй болсон байсан. Ус нүдрүүгээ оруулаад шууд харахад ч хэцүү байдаг байтал бүхэл бүтэн спирт нүдрүүгээ цацуулаад хорсохгүй харна гэдэг их ачаа юм даа л гэж тухай үедээ бодож үлээ. Энэ явдлын дараагаар буусан онгод миний алгыг хараад гүйдэлэхтэй муу энергитэй газар ажилтдаг юм байна. Тэр газараа өөрөө хэд хэд удаа юм харж байсан байна. Гэхдээ юм хоргоё. Бас энэ охин өөрөө өөртөө зориулсан тангадын ховсын шившлэгтэй сарахад хүрсэн байна. Гидх юм да. Бүр гайхаад юу лээ гэд бодоод үзтэл нэг хүн зурс хийгээд л ороод ирсэн. Миний төрсөн өдрөөр найзтай маань хамтаа оюутан ангийнх найз гэд нэг залуу ирсэн юм. Өмнө нь хэд хэд тааралдаж найзаараа дамжуул танилцаад мэддэг болсон байсан. Над руу бүр уулзын учрыг болцоонд явъя гэж бичдэг. Би нэг ч хариу өгдөггүй л байсан юм. Тэр өдөр төрсөн өдөрт нь зориулж авчирлаа Америк яваад ирэхдээ авчирсан юм гээл. Өмнө нь харж үзээгүй виски авчирч өгөөд тэргээрээ намайг шахаал. Би одоо болсон гэдэг багтал за яг энэ ундгийг дуустал нь луучих гээл тулгаад байсан. Тэрнээс хойш тэр залуу надад үнэхээр л таалагдаад уулзмаар харахаар хөөрхөн харагдаад байдаг болсныг гинэт санаад их сонирн болж үлээ. Ингээд нөгөө бөөгч маань ховстайлах засал хийж өгөөд хамгаалтын сөхөөс гэж бугуувч амьлуулж өгөөд биеэсгээ салахгүй бах, шөнө оройн цэгээр үсээ боож эмэг зүүх, эсвэл малгай өмсөж явахыг захиад гал дахиад гал голомттой мөргүүлээд үйлд уссан. Энэ үеийн дараагаар цээжин доторх том хар булч чулуу байхгүй болчихсон юм мэд. Цаанаасаа сул чөлөөтэй амьсгаавч уужраад ирв. Дараа нь тэр залууг утсан чинь үнэхээр дургу урж нэг нүдэрээ харахыг ч үсэхгүй санагдчихвлээ. Ажлаасаа аж гарсан. Энэ явдал болсны дараа их л зүйл ойлгож авсан. Хамгийн гол нь сайн мэдэхгүй хүнээс янз бүрийн зүйл авах, ялангуяа хатуу уух зүйлээс болгоомжлох хэрэгтэй юм билээ. Их л аюултай санагдсан. Ажлын сүнсний тухайд гэвэл нүдний үзүүрт багны араар гээд үе үе цагаан юм сүйтгэнэд л өнгөрдөг. Хамгийн заа талын кароконы өрөө бүр чивгүй. Орохдол жихүүцэм хүйт даас өрөө. Манай угаагч ихч тэр өрөөнд ганцаараа шалаа угаагаад тонгоогоод байж байтал яг урд нь хар ботингтэй урд цагаан амьсдаг хөл зогсож байсан гэж ирдэг. Тэрнээс хойш дандаа надтай хамт тийш орж цэвэрлэгээ гэдэг болсон. Нэг шөнө ажлаа дараад бүгд гарах гээд арын хаалга руугаа явж байлаа. Уртаа нарийн коридороор явдаг юм. Тэгтэл араас маш тодор миний нэрийг шивнэх шиг болдг юм да. Би эргээд харсан чи хард угаагч гэж явж ирсэн. Тэгэхээр нь яасаа ихч дуудсан уу гэсэн чинь үгүй л гэсэн. Тухайн үедээ хотлоо надаар тоглоод байна гэж удаа тоогоогүй. Тэр нь ч онсон баг. Тэр газар 90-ад оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэнд олон жил ажилласан хүмүүс бүгд л тэр тухай мэддэг. Тэгж л байдаг штэ, бүр тэгсэн штэ гээл эвгүй зүйлсийг ярьдаг байлаа. Гэхдээ энэ олон жил сайн муу олон хүний энерги шингэсэн л байж таараа.
Би их олон хүүтэй айлын ганц амиа өхнөн. Тэмдээ ч юм уу баг байхын л тасралтгүй өвчөө ороодог. Альва харцгаан хил амнаас юм л сэвтчихдэг. Юм бүхнээс айж уйлдаг. Орой бүр ширгэлүүлдэг гэдэл манах гэдэг айл эмлэг эсвэл үзэж ардаг гэх хүн бүрийн гарыг дамжиж мөнчих зүйл туулж намайг хүн болгосон доо. Одоо ч тэр муу энергитэй хүн эсвэл энерги муутай газар зэрэгээс хил мэдрэг. Юм л бол болж үдэхгүй зүйл шоглуулж тоглуулчих гээд байдаг юм. Хаанаас нэг хэлгээ мэдэхгүй юм. Ямар тач таньдаг бөөгөөр хамгаалт хийлгээл. Энэ хорвогийн сони ажинтай уралдаж мэдэлцэх гээд одоогоор харь орны цомхон тосгонд ганцаар ажиллаж амьдарч байна. Нутаг усныхын нэрийг дуртаад яах вэ? Европ твийн хааны газар л гэж төхүүлээ. Миний байдаг энэ тосхон нэг дэлгүүр, нэг шатхуун түгээх газар, нэг сургууль, нэг оршуулгын газар, нэг сүм, нэг ресторанаас бүрдэн. Үнэхээр л ийм жижигхэн газар өөр юу ч байхгүй. Тэгээд бүгдээрээ хоорондоо үсрээд л 50 орчим алхмын зайтай. Тосхны хүмүүс ч эдгээр зүйлээ тойроод холгүйхэн бөөгнөрч суурьсан байдаг. Харин би тэр ганц байдаг ресторанд нь ажиллаж 2 давхарт нь амьдэрдэг юм. Энэ рестораны барилга нь 2 давхар хуучин модон байшаа. Эсвэл 3 давхарч гэх ёстой болов. Ягаад вэ гэхээр доошо шатаар буугаад зойртой тэндээ агуулгатай хэрэг. Миний энд ирээд хамгийн дөрөнд их л цэрвэж хүлээж авсан зүйл нь миний өрөөний цонхоор оршуулгын газар тэр жигтэй тодоос тод харагддаг нь байл. Устдаар бол өөлөх зүйл байсангүй. Тосхон намгүм байгаланж сайхан. Эхний 7 хоног ажилдаа дасах гээд дэгдэж гүйсээр юу ч анзаарсангүй. Харин 2 дахь 7 хоногоос тогтмол хийх ёстой зүйлсээ мэддэг болоод ирэхийн хэрээр орчноо ажиглаж эхэлсэн дээ. Ресторанд ажиллаж байх үеэр касс ширээний үйлчлэгийг би хариуцаж, гал тохоонд 2 игч хоол хийж, аяга 5 гуугаана. Тэгээд бид гурвал өдрийг бартагдав. Би дургуулаа 1 давхарт байхад 2 давхарт хэн нэгэн алхах чимээ гарч, 1 давхрын тааз бидэнд сонсогдохоор чангаж шихарч дуурдаг байсныг би 2 дахь 7 хоногоос л анзаарч гэлсэн юмдаг. Эхлээд ч тоосонгүй. Хуучин байшингийн алийг тэргэхв, салхинд ч юм уу элдв мэрэгч амтд л явж байгаа үз гэж бодож байсан. Гэтэл 3 дахь 7 хоногоос гарч эхэлсэн дуу чимээнүүд тэр бодлыг минь хангалттай арчсан юмдаг. 2 давхар руу гардаг модон шатны банцнууд дээр яг л хүн алхаж байгаа юм шиг чихраад хоорондоо хавирч дуулддаг юм. Баарны таазнаас өлгөөтэй байдаг дарсны хондгонууд солигч байхгүй бүр хаалгацсан хаалттай байхад хоорондоо харшилтаж дуурна. Зарим нь бүр унж чагарна. Нүдний болонд 2 тогооч игчнийг нь харагдах шиг бол юм асуух гээд яг араасан дагаад галтхороо зойрлоо 2 давхар руу гарахад хинж байхгүй. Эхэндээ ч яхаа буруу харсан гэж боддог байлаа. Гэхдээ тийм зүйл тохиолдох нь олшроод ирэхээр л тэр зүйлтэй хамт амьдраад байгаагаа ойлгож эхэлдэг юм билээ. Ресторан хаасны дараа энэ том хуучин байшинд би бас тэр зүйл бит хоёр л үлддэг. Өдрийн цагаар хаяа яг л ардам нэрээ зогсчихсон мэдрэгддэг. Үйлдэл хийх бүрт ийш тийшээ явах бүрт харагддаг. Тод биш. Яг л миний сүүдэр надаас хоцорч хөдөлж байгаа юм шиг. Харин шөнийн цагаар гэгээ тасрах үед хөшгөө хаасан дээр миний цонх руу намайг ширдэг амьд хүн байхгүй ч өдрийн цагаар өнгөнгийн шинхэн цэцгсээр чимсэн байдаг өнгөлөг оршуулгын газраас нэг зүйл шүн болохоор л яг миний цонх руу ширтээд байгаа юм шиг санагддаг. Хамгийн ажиргалтай нь ийм зүйлс болоод байхад би төвгшөөж тухгүй ирэхэж байсан уу гэхээс нэг ч удаа айж нэг ч удаа цочоогүй гэл гайхаад байгаа. Би өөрөө л айхгүй бол намайг яаж чадахгүй гэж боддог болохоор өөрийгөө бариад өгч магадгүй. Гэхдээ бас энэ нутгийн соёл ёс нь юу ч юм бэлээ. Эхний ээлжинд суугуул нутгийнхаа уул ус савдагта цайныхаа дээжийг өргөж ивэлдээ аваараа гэж залбираад ёс мэдхгүй хүнд ёр алдахгүй гээл одоогор өдөр хоногийг барж байна да. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа яриулахыг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр онцгийг нь өөрчлөөд оруулах болно. Имаман аимшиг кинон дээр гардаг шиг байшинд амьдардаг байсан юм. Жижигхэн хот, хуучин цагаан байшин, тэгээд ферм. Гэгэ мэригийн сэлбэр байшингийнхаа урд тавьчихсан гэж байгаа. Байшингаас нь хагас милийн зэд оршуулгын газар бий. Би 2 давхрын буланд ганхдаг сандал дотор нь байдаг наг зэгчих өрөнд унддаг байлаа.
Бага байхдаа би тэр ганхдаг сандлын чимээг сонсох шиг болоод сэрчгдэг. Тэгээд эмээгийнхээ өрөөрөө гүйгээд ордог байсан юм. Тэр цагаас хойш 10 жилийн хойно ээж бид хоёр эмээгийн байшингийн хичнээн эвгүй байсан тухай ярилцаад сууж байлаа. Тэгтэл нагц эгч маань ярианд оролцож хүүхэд байхдаа ер нь одоо ч гэсэн тэр өрөөг сүнстэй гэж итгэдэг ба ээжтэй хамт нэг өрөөнд орох болсон тухайга ярьсан юм. Эгч нэгэн өглөөс ирэхэд өнөөх ганхдаг сандал орлого нь 2 фут ойртчихсан байсан гин. Эмээг өрөөнд нь орж ирсэн юм болов уу гэд тоолгүй өнгөртөл тэр шөнөөс нь эхлээд ганхдаг сандал шөн бүр чахарсан дуу гарган ганхдаг үлж унтуулхаа байсан байна. Тэгэд нагц эгч маань ээжээс гуйж өрөөнд нь орсон гэж ярьлаа. Эмээг өнгөрсний дараа байшинг зарахад бид тэр ганхдаг сандлыг авалгүй үлдээсэн дээ. Хүн дөвчтэй хэвтэх аавтайгаа ярилцаад би аав ээжийнхээ унталган өрөөнд байж байлаа. Тэр улаан хоолойн хор тавдраар шаналж 4-р шатанда орчихсон өнөө маргаашгүй болчихсон байв. Гэнэт би ардаа нэг зүйл бахын мэдрээд эргээд тартал хаалганы цаах нь метр 60 орчим өндөртэй хав хар зүйл зогсчихсон нэг гараараа хаалганы хөндлөвчийг тулаад зогсож байв. Би цочсондоо хаалгыг өгцөн хаачсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа би өрөөнөөс гарч үзвэл хинж эсвэл юу ч байгаагүй. Мэдээж аав хэвтэж байсан болохоор юу болсныг сайн хараагүй ба намайг болсон зүйлийг ярьж өгтөл их цочирдсан шинжтэй болчихсон. Тэдгээр өдрүүдэд аавтай уулзах гэж манад ирсэн хүмүүст болон ээжид тиймэрхүү зүйл олон харагдсан гэж баталж байсан. Удалгүй аавнаас сурж тэр зүйл дахиж харагдаагүй юм. Би эмнэлэгт шөнийн ээлжийн сүлэгчээр ажилладаг байсан юм. Манад нэг настай хадагтай хэвтэж байсан ба тэрээр Тиберус гэдэг чөтгөр амар заяаг нь үзүүлэхгүй байна гэж андгаалахад ч бэлэн хэлдэг байсан юм. Түүнийг эмнэлэгт байх хугацаанд хэвтэж уйтасагт нь олон сонин зүйл болж билээ. Өрөөнд нь ороод тарай хийж эмээ уусан эсгийг нь шалгаад өөр тасаг руу ороод хоромж бололгүй тэр хадагтай аимшигтай алуурчин байна гэж өрлөнө. Ярангүйж очвол тэмцээний дөнгөж дууссан мэрэгжлийн боксчин шиг нүдэнд хөхөрч уруулан язарч биеэр нь дүрэн хөөх няц болчихсон байж байна. Өөрийгөө тийм болгосон гэхэд итгэмээргүйж бас хинж хараагүй байж байдаг. Өрөөнд доторх тавилга эд зүйлс өөрсдөө хөдөлдөг, аимшигтай чөтгөр гарч ирдэг гэх. Эмчнэр тэр хадагтайг өөрийгөө гимтэйгээд байна гэд галзуугийн үжтнүүдэд өмсгдөг цамц өмсгөж гарыг нь хүлчгэж билээ. Тэгтэл дараа нь нөгөө байдал үргэлжилж шинэ шарах сорив нэмэгдчихсэн байв. Нөгөө цамцаа тайлаад өөрийгөө гимтэйчгээд буцаагаад өмсчихнө гэж баймааргүй. Бас эмнэлгийн хамгаалалт сайн учраас өрөөнд хинч нууцаар орох боломжгүй. Түүнээс юу болсон тухай асуухад Тиберус дахиад хурж ирсэн гэж хэлнэ. Хадагтайг эмнэлгээс гарсны дараа ч тэр өрөөнд дандаа л асуудал гардаг байсан. Шинээр солиот хийсэн гэрэл өөрөө бот усрж тавилга сэлд ундуу сундуу болчихно. Манай харвал шөнө гадаа гарч тамхи татаж байтал нөгөө өрөөнөөс сүүмгэр гэрэл гарч улаан цагаан өнгө солигдоод байж. Тэр нь мэдээж нөгөө өрөө байсан. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Намайг өсвөр наснд байхад аав ээж хоёроос салж би ээжтэйгээ хамт амьдардаг болсон юм. Тухайн үед би олон тайлбарлашгүй зүйлтэй нүүр тулсан. Орон дээр хөвтөөд ном уншиж байхад өөрөө маань гинэт аимшигтай хүйтэн болсон явдал хэд гарсан. Хэн нэгэн ширтээд ч байх шиг эвгүй мэдрэмж төрөөд харахад нэрэл хүн ширтэж байдаг та. Харин надад тийм тохиолдол арай өөрөөр тохиолдоно. Тийм мэдрэмж төрөөд бүр намайг үзий яддаг хэн нэгэн хараад байх шиг мэдрэмж үргэлж төрдөг байлаа. Тэгэх бүрд би өрөөнөөс гарч удаж буцаж орно. Заримдаа бүр өдрийн цагаар сүүдэр шиг зүйл өрөөний минь ханаар зурс хийгээд өнгөрөхийг анзаарна. Нохоо ирэхээр адж байгаа юм шиг элдэв янзын чимээ сонсогдоно. Том нохоо эсвэл хэн нэгэн ир нохоо шиг дуграад байгаа мэт тийм чимээ. Би тэр үед нохоотой байсан ба тийм бүдүүн аваа гаргаж чадхааргүй бяцхангүйлэг байсан л та. Хөөрхийн нохоо маань ямар нэг юмнаас айгаад байгаа юм шиг гасалж заримдаа бүр миний өвөр дээр ирж суучгаад дагжин чичрэн. Нохоо маань удалгүй өгч би ч аавтайгаа хамт амьдрахаар тэр байшингаас ээжийнхээсээ явж билээ. Манайх хэдэн жилийн өмнө нэгэн хуучин байшинд нүүж орсон юм. Тэр байшинд өмнө нь амьдарч байсан эмэгтэй хүчирхийлэгч нөхрийнхөө гарт амиа алдсан гэж бидэнд дуулгасан. Хөөрхий тэр эмэгтэй эр хүнийг үзэн ядсаар нас орсон бололтой. Тухайн үед амьдралын боломжоос шалтгаалж олдсон хямдхан байшинд ямар нэгэн зүйл бодволгүй бид нүүж орсон юм. Манайх аав ээж, хоёр ихэр ах, тэгээд эгч бид хоёр гэсэн өнөр гэр бүл. Шинэ гэртээ төвхнөд удаагүй байсан нэгэн шөнө аав хар дарж зүудлээд орилсоор сэрсэн юм.
Хамгийн яжна нь аав урд хуумсаар самардуулчихсан байсан бөгөөд энэ нь ээжид таатай санагдаагүй бололтой хардаж тэр шүнжин маргаан болсон. Мэдээж аавд өөр эмэгтэй байгаагүй. Үүн шиг тохиолдлууд тэр явдлаас хойш олон гарч манай гэрээ ирчүүд хардарж самардуулсан оромтой шүн дунд цочид сэрдэг байлаа. Ялангуяа аав ээжтэй маргалцсны дараа хоёр ах эгч бид хоёртой муудалц бүрт энэ муу ерэн гэмээр үйл явдал улам ихсэн. Жишээ нь ах нарын маань нэг эгчтэй муудалцаад бие барьж чадалгүй түүн рүү юм шидэд онцсон. Та тамгалсан байх. Тэр шөнө ах маань аимшигт ойрлсоор бас хамраасан цус хож үзэрсэн. Мэдээж самардуулсан шинэ оромтой. Ингэсээр удалгүй бид тэр хуучин байшингаас нүүсэн юм. Нүүсэн тэрөглөө ах эд зүйлсээ зөөж угаад намайг харалгүй санамсргүйдүүлэхэд гарыг минь хөнгөн имдэж гисэн. Ах маань хэрвээ өнөө шөнө энэ байшин тонсон бол би маргааш өглөө өгчихсэн байх байсан биз гэж хэлж билээ. Аав маань хотоос зайдуу байдаг нэг шоронд офицераар ажилладаг байв. Аав шоронгийн ойр орчмоор машинтаа явж хоосон байшингуудад оргодол оргидлууд нуугдж байгаа эсийг шалгадаг ажилтай. Үнэхээр уйдж өгмөр ажил гэж байсан. Нэгэн шөнө аав машинаа толгод дээр байрлуулж хаад сэтгүүл үзэж байтал толгойн дүнгтээд биеийг арцаагаад явчихсан гин. Жижигхэн өрөөнд асар том чангарагч байрлуулж хаад бейсийг нь тултал чангалчихсан юм шиг л санагдсан гин. Тэгээ сэтгүүлээ доошлуулаад толиндоо хартал машиных нь ард хэнийхэн явж байж. Шууд л гар бууга хуйнаас нь суглаад машинаас үсрээд бов. Тэгэд харсан зүйл нь уугуул Америкчуудын цуваа хаанаас ч мөргөлжлэн ирээд машиныг нэвтлэн алхаж урд суудлын орчимд алга болж байлаа. Тэр хүмүүсийн ихэнх нь шаргатчихсан бололтой цус нэвчсэн болттой байсан ба маш удаанаар ураг шиваатал алгуулад байж. Аав хий үзэгдэл харлаа гэдэгтээ шууд итгэв. Энэ үзэгдэл минут орчим үргэлжлээд сарнижээ. Сэхээ ороод аав өөр хэсэгт харуулд гарч байгаа залуу руу холбоогоор ярьж харсан зүйлийг хэлтэл өнөөхөн чивчмээгүй болчихож. Тэгсэн харин манер яг тэр газарт нь тийм зүйл харж байсан ба сүнс хий үзэгдэл гэх мэт зүйлд итгэдэггүй учраас хүнд ч ирээгүй байсан болж таарсан гэдэг юм. Би коллежид төгссөний дараахан хормоо хийсэн юм. Бид санхүүгийн боломжондоо дарвуулаад B1 давхартай basement апартментэд нүүж орсон юм. Тэр газар полтергейсттэй гэрийн бүг. Эхнэр маань их хайдаг байв. Тэр полтергейст шуудхандаа бол байрны эзэн ганцаараа байхыг хүсэж байгаагаа их тодорхой илэрхийлсэн. Шил шаазан болон бусад эд зүйлс шүүгэнээс нисж гараад ханаанд цөхөгдөж шагарна. Эхнэр маань хэд хэд удаа тэрэнд ноногдсон. Арай л хүнд бэртчихээгүй. Дандаа л хэн нэгэн хаан ихтгээс хараад байгаа юм шиг аимшигтай мэдрэмж үргэлж төрөндөө. Шөнийн цагаар бол бүр хэцүү. Гэрлийн унтраагаа дөнгөж орондоо ортол буцаад асчин. Эсвэл гэрлээ асаахад унтраачин. Барилгад ямар нэгэн цахилгааны асуудал байхгүй гэдгийг бид сайн мэдэж байлаа. Нэг шөнө ихнэр бид хоёр унтах гээд орлогоо очтол бас л гэрэл унтарч хаанаас ч нэг зэвүүн хоолой миний нэрийг хэлж эндээс яв гэсэн. Ихнэр бид хоёр бие биерүүгээ айсан харц сар ширцэн. Тэгээд би чангаар ойлголоо өгшөн гэж хэлсэндээ. Ингээд эхнэр бит хоёр хамаатны даа 2 хоноод тэр байрнаас гарсан. Тэр байшингийн эзэн авгаа хэдэн сарын дараанаас урж удалгүй тэр байрыг нураачихсан. Одоо тэр газартаа өвс модтоос өөр зүйл байдаггүй. Би өдөр бүр тэр байшин байсан газрын хажуугаар машинтайгаа одоо хүртэл явдаг. Сайхныг хүртэл би дэлгэгддэг утас хэрглэж байлаа. Нэг удаа утсанд минь танихгүй дугаараас дуудлага ирж Сара гэдэг өхнийг асуусан юм. Залгсан хүнд дугаар андуурсныг нь хэлээд тасалсан. Тэрнээс хойш хэдэн сарын туршид олон танихгүй дугаараас өөр хоолойтой олон хүмүүсээс Сараг асуусан дуудлагыг 7 хоногт дор хаяж 2 удаа авдаг боллоо. Заримдаа бүр шөнийн 3 цагт дуудлага ирнэ гэж. Нөгөө өдөр өнөөх дуудлагуудын нэг ирж би заншил ёсороо дугаар андуурсан байна. Сара гэж хүн байхгүй гэж хэлв. Уцаа тасалсныхаа дараа сая залгасан дугаар руу эргээ залгатал ашиглалтанд байхгүй дугаар болж таарлаа. Тэгээд би өмнө над руу залгаж Сараг асуусан дугаарууд руу залгаж үзтэл бас л ашиглалтанд байдаггүй гэж автомат хариулагч хэлв. Ингээд нөгөө дуудлагуудыг ирэх болгонд би уцаа тасалсныхаа дараа эргэн залгаж нөгөө л автомат хариулагчийн дууг олж сонссон. Тэдгээр дугааруудыг гуглдж үзэхэд бүгд Хойд Дакота, Монтана гээд төвийн баруун мужуудын дугаар болохыг нь олж мэдлээ. Уламжлалт бас нэгэн дуудлага ирж Сараг асуухт нь би "Өө Сара энд дөө" гэж хариултал өмнөөс удасны цаадах хүн "Үгүй тэр байхгүй" гэж хэлж тасалчихлаа. Тэгээд дараагийн дуудлагууд улам бүр хачин болж ирсэн.
Намайг байна уу гэж хэлэхдээ зэрэгцээд элдэд утсаа тасалчихна. Залгагсад утсаа таслаагүй тохиолдлуудад тэд намайг байна уу гэж хэлхийг сонссон хэрнээ юм дуурахгүй, амьсгаланч сонсогдохгүй чигнаадлаа байна. Надад хачин эвгүй мэдрэмж төрдөг болсон. Эцэстээ би хуучин утсаа хаяж шинэ утас авч өмнөх симээ хийсэн ч Сарагаас угсад дахин залгаагүй. Би нөхөртэйгээ уулаа хадмуудтайгаа Нью Мексико мужид байдаг нэгэн жижигхэн нууранд амарсан юм. Манайхаа аруулаа байсан бол хажуухан 6 хүнтэй бас нэгэн аяллаа баг амарч байлаа. Тэгээд орой болоход бид улан нөгөө хүмүүс тус дагаал тойрч суугаад уух нууж юм ярьж хөгжилдөж байтал жаахан өхөн тусламжрын хашгирах сонсогдлоо. Нөгөө хүмүүс дундаж бидэн дундаж хүүхэд байгаагүй учраас ойр хавийг шалгаж хаанаас чимээ гарсныг болохоор хамтдаа явсан. Амарчуу газрын маань ард хэсэг моддын цаах нь ойн зурус буюу цавчил гэж нэрлэж болохоор тэгш тал байсан бөгөөд биднийг тэнд явж очиод 30-40 метрийн зайтай газрын хөндөр цайвар хүндүрстэй зүйл хачин аваа гаргаад байж байсан. Сүүлд ярилцахад метр 80 орчим өндөртэй туранхай бүдэг цагаан гэрэл цацарсан зүйл байсан. Дотор нэг л хачин айгүй мэдрэмж төрсөн гэж бүгд санал нэгдсэн юм. Манайхаа ойртож үзэхээр шийдээд ураг шалгахад тэр зүйл цаашилсаар ардаа байгаа модод руу ороод алгуулсан доо. Тэр шөнж манай 2 бүлэг хүмүүс дуу аваа гаргалгүй. Бүр хинч майхнасаа гаралгүй үр зайлгсан бөгөөд жаахан өхөн тусламж дуудаа урилга чимээ сонсгоцоор л байсан. Маргааш өглөө тэр газар явж очиход мэдээж ямар ч зүйл байгаагүй. Тэгэд нэгэн таагүй савин татсан учраас би нөхрөө болон хадмуудаа ятгасаар тэр газараас хурдхан хөдөлцгөөсөн. Нөгөө аялаж яваа хүмүүс тэнд үлдсэн бөгөөд биднийг явсны дараа чухам юу болсныг мэдээгүй. Би сургуулаа төгсөөд ажлын гараагаа сэтгцэн эмнэлэгт зөвлөгчөөр ажиллаж эхлүүлж байлаа. Манай эмнэлэгт нэгэн чимээгүй өвчтөн байсан. Чимээгүй гэдэг нь тэрээр ярьдаггүй, эмнэлгийн хашаанаас гардаггүй, зүгээр л оршиж байдаг нэгэн бөгөөд яагаад тийм болсныг нь ангахын үднээс хинч тайлбарлаж чадаагүй юм. Эмнэлэгт олон жил ажилласан зөвлөгчд яриагаар бол тэр жирийн амьдралтай 2 м орчим өндөр нуруутай энгийн залуу байсан ба өмнөд мужид төрж өссөн 19 настайтай зэрэгт явсан байна. Тэр үедээ нэг шөнө алга болчихсон бөгөөд харин бас түүнийг оргосон гэж байсан ч хугацаа өнгөрсний дараа алга болсон, үгсэн гэж зарласан гэлээ. Үүнээс 10 жилийн дараа 2 м өндөр залуу манай эмнэлгийн хүлээ авах дээр хурж ирээд намайг Мариан Дюхен гэдэг би 10 жил өгчихсэн байлаа гэж хэлсэн байна. Энэ нь түүний хэлсэн сүүлчийн үгс байсан гэдэг юм. Тэгээ дахиж дуурайгүй. Мэдээж Мариан Дюхен гэдэг бол хуурамч нэр. Тэрээр алга болсон шөнө өмсөж байсан цэргийн хувцастайгаа тоос шороон дарагчихсан байсан гэдэг. Түүний регистрийн дугаарыг Social Security Number-ыг ингэж монголчлов. Шалгаж үзэхэд ашиглагдаагүй утсан байсан бөгөөд өөрийнх нь биш гэдэг нь тогтоогдчихэ. Тэгээд түүнийг хурууных нь хийгэр хэн болохыг нь тогтоосон бололтой. Тэр залуугийн гэр бүлийнхэнтэйгээ холбогдож хэлэхэд бид одоо хүртэл гашуудж байгаа бөгөөд хэн ч үлээ гэсэн манай хүү биш гэж удаж байна. Хэмээн хариу өгөөд дахиж өөрсөдтэй нь холбогдохгүй байхыг шаардсан гэдэг. Мариан өдөр болгон эмнэлгийн хашаан дотор гүйдэгч өрөөндөө орохоор нэг газараас хөдлөлгүй сууж хэн нэгэнтэй юм ярих шиг эсвэл амандаа бовтнох шиг уруулаа хөдлөгдөгч ямар ч чимээ гаргадаггүй байлаа. Тэгснээ үе stand-up үзээд элгэ хөштөл нээж байгаа юм шиг толгоогоо гидэлэгдэх зуршилтайч бас л ямар ч дуу аваагүй. Бүр амьсгаанч сонсогдохгүй гэж. Хэрвээ би түүнтэй ярих гэж оролдвол Мариан сонсож байгаа мэт дүр үзүүлж нөгөө л инээж байгаа юм шиг хоошоос авдаг үйлдэл үзүүлдэг байв. Тэр нь надад хачин эвгүй санагддаг байсан. Түүнд олон төрлийн имчилгээ эхэндээ хийж үзсэн ч сайнаарч тэр муугаарч тэр ямар ч нөлөө үзүүлээгүй юм. Сүүлдээ амжнаар түүнийг үзэхэ болсон. Учир нь тэр ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй. Тэгсний өдөр бүр хашаан дотор эрүүл юм шиггүй. Тэр эмнэлэгт ажилласан сүүлийн өдрийнхөө орой ажил дараад би хамт олонтойгоо салхис гүйцэтгэж хайр цэгэнд эд юмсаа цуглуулж игээд машин руу алхаж явахдаа Марионыг авч зогсоолд байхыг олж харсан. Тэр миний машины дэрэг зогсчоод нөгөө л инээж байгаа юм шиг толгоогоо хоошоо гэлж илгээд ямар ч нүрийн хөврөлгөө зогсож байжлээ. Би хэсэг азнаж угаад машиндаа суугаад тэр газараас явж дахин эргэж очиагүй юм. Заримдаа би тэгэхэд сүн сарсан юм биш байгаа гэж боддог. Олон жил өнгөрсөн ч учрыг нь олоогүй л явна та. Жолоороо төдөгийн замаар ээж ихч хоёртойгоо цуг давхиж явлаа. Би 16 настай, ихч 20 настай байсан юм. Бүрэнхий болсон идэж бид өдөр нь сайн амарсан учраас сэргийг явж байсан л та. Мууж дамжин явж байсан болохоор бензин авах, ариун цэврийн өрөө орох шаардлага гарсан учраас 300 орчим километрийн ватны колонк дээр зогсов. Тэнд ван буюу микроавтобустай аяллаар явж байсан хэсэг өсвөр насныхан байж байлаа. Бас жижиг саарал машинтай хоёр залуу хоёр шатхан түгээгүүрийн хажууд машинаа тавьчихад гадаан зогсож байв.
Биднийг тэнд очиход бүх зүйл эвгүй санагдаж эхэлсэн юм. Ээж ихч бид гурав олон өдөр замд явж олон удаа шөндөлөөр колонк дээр зогсож саатаж байсан ч тэгж айж байсангүй. Ээж ихч хоёр бууж харин би машинд үлдсэн юм. Өсвөр насныхаа хоорондоо шатхан түгээгээр ажиллаж чадахгүй нь эвгүй санагдаж үнэхээр яарвч лөөдлөхийг би сонсов. Би урдаа зогсоо өнөө жижиг саарал машиныг харсаар үлдсэн ч тэнд байсан хоёр залуу өх төдөлгөөнгүй зогссоор байлаа. Бүр өчүүхэндөө диж хөдөлгөөнгүй хоорондоо юм ярихгүй уцаар чирэгвэсэн. Тэд зүгээр л зогссон ч ихтэй ургаахад болчихоо юу гэлтэй байсан. Ээж ихч хоёр маань удалгүй машинд яран орж ирэхэд нөгөө хоёрыг бид нар удаанаар толгоогоо эргүүлээ харахад навш гэж бид бүгдээрээ нэг зүйл олж харсан. Тэдний нүд нь харанхуй хов хоосон байсан. Бүр хар өнгөтэйч биш, ямар ч гэрэл нүдэнд нь байхгүй, зүгээр л хов хоосон нүх харагдсан. Би шоотгол машинаас агаад хурдаа нэмж дараагийн хотод очихдоо зогсоогүй. Тэр явдлын хамгийн эвгүй нь юу байсан гэж бид тэр газрыг газрын зураг дээрээс солоогүй. Яг хаахан зогссноо бүгд мэдэж байсан бөгөөд Google Map дээрч цаасан газрын зурган дээрээс ч олоогүй. Тэгэд нутгийнхнаас замын дундах тэр эвгүй шатхан түгээгүүрийн газрын тухай асуусан ч бид энэ рүү гайхсан харцаар хараад өнгөрсөн. Түүнээс хойш би тэр замаар олон удаа явсан ч ямар ч шатхан түгээгүүрийн газар олж хараагүй юм та. Бид найзынхаа хуучин Subaru машинтай том оршуулган газрын дундуур явж байлаа. Сэхлэхгүй тэл тэр. Тэгээд зогсож машинаа тавьчихад толгодыг уруудан нэгэн жижиг цөөрмийн эрэгт очив. Цөөрмийн нөгөө эрэгт хадан дээр нэг хүн сууж байсан. Тэр хав хар байсан бөгөөд бидний анзаарснаар хуучин маягийн бүрх малгайтай эрэгтэй хүн байсан. Бидний нэгэн дэггүүтэж түүн рүү сайн уу гэж орилсон ч ямар ч хариу үзүүлэлгүй хадан дээрээ хөдөлгөөнгөө суусаар л байв. Тэгснэг энтгэн л тэрээр босож ус руу үсрээд цөөрмийн дунд хавцаа ирснээ гинт алгуулсан. Ягаад ч юм би бол манай найзууд орилолцоор машин руугаа эргэжгүй. Машинд ороод суулаа. Машин ассангүй. Гэнэт бид бүгдээрээ машины яран хэсгийг хэн нэгэн балбахыг олж сонслоо. Хүчтэй балбаагүй ч гэлээ цаанаал нэг занал гийлсэн аястай секунд тутамд чимээ гарсан. Гадаа хинж байгаагүй бөгөөд тэр үед бүрэнхий болж эхэлж байсан юм. Гэвч хэн нэгэн чимээ гаргаал байсан. Би уцаа нээж ээж рүүгээ залгаж биднийг ирж аваач гэж гуйх гэсэн ч утасны сүлжээ унчихсан байв. Тэгсэн чинь бидний бүгднгийнх нь утас сүлжээг болцсон байсан. Дараагийн 30 орчим минутын туршид бид машин асаахаар оролцсон. Төрөн балбах бүгдхэн чимээ гарснаас хойш ямар нэгэн зүйл дахиж сонсогдоогүй ч тэр үед бидний бие хүндэрч сэтгэл үмэрч тавгүй болохыг мэдэрсэн гэж дараа нь бүгдээрээ дуу нэгт ярьцгаасан. Эцэст нэг юм машин гинэт асаж жолооны ард суусан найз маань хаазаа тултална гişгэд оршуулгын газараас зүхтах шахам гарцгаасан. Хамгийн сонин нь оршуулгын газрын ханшаагаар гармагцал бидний утасны сүлжээ орж мессеж notification цоврч үлээ. Тэгэхэд ямар нэгэн зүйл машины хата байсан. Бид машинда яран сууж хаалга хаагаагүй бол юу болох байсан болоо л гэж бодогддог. Яа, энэ тухай бичиж тэр явдлыг дурсан чи норооны ус босоод хүүтэн үлс таврлаад ирлээ. Одоо шөнө унтаж чадахгүй хаа. Би 37 настай байхдаа ахлах сургуулийнхаа уулзалтанд очсон юм. Онгоцоор ойролцоох нисэг буудалд бууж машин түрээслэв. Төрлөх хот маань нисэг буудалтай хотоос 60 орчим километр зайтай хүн амтан багас сууршсан бараг хаягдсан гэж хэлж болох газрын дундуурх замаар явж очдөг байсан юм. Хотоос гарч тавхад бараг 6 км явж байтал хэн нэгэн замын хажууд гараа өргөө зогсож байлаа. Би зогсоход ахлах сургууль тамд сурж байсан найз маань байсан юм. Жим жинхэнэ нэр нь биш. Машинд суугаад бид чалчиж гарлаа. Би түүнийг 20 жил хараагүй байсан ч Жим ердөө өөрчлөгдөг байсан. Бараг хөгшрөөгүй байна уу гэлтэй. Бид ярилцсаар давхиж зам хурдан хорж хот руу орох үед би дэлгүүр орж юм авч явах уу гэж асуулаа. Тэр гүй гэртмэн л уулгачих гэв. Жимийн аав ээж их манай эмээгээс хэдхэн гудамжны цан байдаг ч хотын зах хэсэгт буулгаад өгөөч гэсэн болохоор нь би машин эргүүлж тийшээ зүгэлсэн. Зорьсон газараа очиход тэнд чиргүүлэн байсан ба би түүний гэр юм байна гэж таамаглалаа. Жим намайг энд уулгачаа өгшөө. Чамтай уулзахад маш сайхан байлаа гэж хэлээд машинаас бууж харанхуй дуусан алгуулсан доо. Түүнийг хөргөж өгчхөөд буцах зандаа дэлгүүр ортол ангийнхантайгаа тааралдлаа. Ахлах сургуулийн уулзалтанд хэн эргэх тухай юу хийх тухай ярилцаад би саяхан Жимийг хаанаас авч хаана буулгасан гэдгийг хэлв. Тэгтэл бүгд чимээг уулж ойролцоохон бидний яриаг сонсоод инээмсэглэн зогсож байсан нөгөө ангийн залуу хүртэл ууж байсан пиво унгаж өрхөв. Нэг найзын маань царай өмссөн футбол гიშгээ цайжхав. Барб Жимийг суулгасан яг тэр газарт чинь 8 жилийн өмнө өгчихсөн штэ. Машинтайгаа онхолдсон. Бид бүгд оршуулганд нь оролцсон гэж хэлв.
Би юу гэхээ мэдэхгүй, юм хэлэх гээд үг гарахгүй болж гинэтгэн л аимшигтай санагтаад гэлсэн. Бас харуулсал төрж нүднээс нь улимс хожихнуул гэлтэй болж үлээ. Дэлгүүрээс гарч тамхиас сааж татаад харайдан тавширд машиндаа суулаа. Түрүүхэн Джим сууж байсан хажуугын суудал дээр 8 жилийн өмнөх орон нутгийн сонин байж байлаа. Түүн дээр Джимийн нас барсан тухай мэдээ эхний нүрэн дээр нь гарсан байв. Надад одоо ч тэр сонин бий. Гэхдээ найзтайгаа уулзаж хэдэн километр хамтдаа явж юм ярьсандаа би баяртай байдаг. Зул сарын амралт эхэлж их сургуулийн дотор байрны өхөд бүгд гэр гэртээ харьцаажээ. Харин нэг өрөөний 2 охин дотор байрандаа хоцорсон ба тэднээс өөр хүн үлдсэнгүй. 2 найз энэ цаг хугацаагаа хичээлээ хийж давтахыг нь давтаж өнгөрөөхийг зорьсон боловч хэрэг дээрээ тус тусын ноутбукн дээрээ дэмийл интернетээр хэсэн хэвтцгэн. Шөнө орой болсон хойно охтын нэг нь үлссэн учраас найздаа доо давхар руу бууж жаахан идэхэм олцоход нэг утахгүй эргээд ирийг хэлээ. Тэгээд тэрээр хаалганы түлхүүрээ аваад өрөөнөөс гарч галтгоо зүглээд коридороор алхаж одлоо. Нөгөө охин өрөөнд өвлдөөд найзыгаа хүлээн ноутбукээрээ элдв сонин зүйлс үзэж цаг нөхцөн. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа түүний нойр хурж хувцас нэмгэлээд орондоо оров. Түүнийг яг унтах гэж байхад коридорт хэнэгний тэмцэлдэн хаширгах чимээ дуулдав. Тэгсний тэр чимээ ямар нэгэн зүйлийг чирэг чимээгээр солигдлоо. Охин аим балмагджээ. Өрөөний найз нь түлхүүр аваад явчихсан учраас тэрээр хаалгаа түгжиж чадсангүй өнөөх чимээг аажмаар ойртохыг сонсон хэвтсээр л. Айсан давалж чичирсээр тэрхүү чимээ өөрөөрөө дөгсөөр удалгүй яг хаалганых нь ойролцоо эрхийг охин сонсов. Тэгээд ямар нэгэн зүйл хаалгыг нь самардах чимээ гархан тэр. Айж төгшсөн охин орноос ааж ухаан босож шүүгэндээ орж нуугджээ. Тэрээр хөдөлж чадахгүй тэрхүү самардах чимээг сонссоор нэг л мэтгэд шүүгэндээ унтаад өгч гин. Маргааш өглөө охин шүүгэнд суусан чигтээ биеийн хөшсөөр сэрлээ. Хаалга самардах чимээ зогссон ч охин хаалгаа онгойлохоос зүргшэн байв. Тэгээд цонхороо хартал доогуур нь шуудан чир алхаж явахыг хараад түүнээс тусламж ирэн ориллоо. Охин өрөөнийхөө хаалганд чихээ наан шуудан чиг доод үүдээр орж ирэхийг шатаар үгсхийг чагнав. Тэгснэг нэтгэн түүний хөлийн чимээ зогсчихав. Бүх зүйл зүгээр үү гэж охиныг хашгирахад хідэн хормын турш ямар нэг чимээ гарсангүй. Тэмээ бүх зүйл хэвэн. Өрөөнөөсөө бити гараараа би цагдаа дуудаатах гэж шууданч хариу хашгирчээ. Юу болов вэ гэж охиныг асуухад юу ч бишээ өрөөндөл байж вэ? Бити гарч ирээрээ гэж шууданч хариулав. Гэвч охин хэдийн хаалгаа үл айлг нээж гисэн байв. Тэгээд хаалганы нуус дэлгийгдэн он гойход охин эхлээд шуудан чирийн нүр айсандаа хуухай цайчихсан нүдэн бүлтгэнэг харагдав. Охин дараа нь шал руу хараад аимшигтайгаар хашгирлаа. Шалан дээр өрөөний найзынх нь амьгүй хөшсөн бие цусан дунд хэвтэн. Дүүний толгойд сүх зоолдтой байсан ба гараараа өрөөнийхөө хаалгыг самарцсан чигтээ хөшсөн байлаа. Би л цэцэрлэгээр алгаж явна. Тэрээр найз охин Селитэйгээ уулзахаар явж байна энажи. Хаврын анхлын гар цээж бэлхаан. Залуугийн гарт суйн бэлцэг атгаастай яваа бөгөөд энэ л өдөр тэрээр Селигээс өөртөө гэрэлхийг гуйх гэж буй ажээ. Цэцэрлэгийн сандал дээр суух Селигийн өмнө би л өвдгөллөө. Сели, чи бол миний мэдих хамгийн сайхан бүсгүй. Би чам тайртай. Чамайг эхнэрээ болгомоор байна. Чим надтай гэрлэж гэж би л гуйлаа. Бүсгүй инээд алдан тэгье чамтай гэрлэе гэж хариулахад би л сүвд бүсгүйгээ хайрлан харлаа. Гэвч түүний нүдэнд Селигийн дандаа хүзүүндээ зүүдэг улаан элчуур тусаад байлаа. Чи яагаад дандаа наад улаан элчуураа зүүдэг юм бэ гэж биелийг асуухад Сели биел минь би энэ элчуур авч болдгоо маа гэж эрсгэн хариулжээ. Биел нэмсгэлээд тэр тухай дахиж дурссангүй. Хосоод 6 дугаар сард хормоо хийлээ. Биелээ сайхан хороололд хөөхөн жижигхэн байшин авч
тэд нүүж орцгов. Тэрээр эхнэртээ олон даашин цудалдан авч өгөхөд Сэли бүгдийг нь өмссөн ч улаан альчуураа хүзүүнээсээ ерөөс салгасангүй. Бийлд энэ нь тун хажин санагдсанаа хэлэхэд Сэли инээмсэглээд би энэ альчуураа авч болдгоо маа гэж хариуллаа. Он жил өдөлрөн өнгөрч Сэли жирэмсэн болжээ. Бийл хөл газар хөрөхгүй баярлав. Сэли хүүхэдтэй найзуудтайгаа бийлч бас хүүхэдтэй андуудтайгаа ярилцсан зөвлөгөө авна. Ингээд хосууд хүүхдээ төрөхөд мэдэх бүхнийг олж мэдцгээв. Хөсөн хүлээсэн өдөр ирэхэд Сэли нөхөртөө эмч нарт намайг улаан альчуур авч болдоггүй гэж заавал хэлээрэй гэжээ. Бийл унтуудсан ч эмч нарт хэлэхээ амлав. Хүүхдээ төрсний дараа Бийл цэцгийн баглаа барьсаар эхнэрээ ирэхэд Сэли цэцэг авчирсанд ч их баярлалаа. Бас эмч нарт миний улаан альчуурыг тайлж болдоггүй гэлсэнд чинь маш их баярлсан шүү гэв. Бийл тэрхүү улаан альчуур юунда тийм чухлыг ойлгосонгүй. Хөөн өдрөөс өдөр төсөж гангар гонгор ирж энтер тунтар алхаж эхэлж байсан үе. Нэг удаа хүү ээжийнхээ улаан альчууранд хүрэх гэлээ. Гэтэл Сэли хүүгийнхээ гарыг зөөлнөр холдуулаад ээж нь альчуур авч болдгоо маа гэж хэллээ. Бийл Сэлидээ үнэнхүү хайртай учраас тэр улаан альчууранд нь дургүй хурж байсан ч зүүхээ бол авчхай гэж хэлдэггүй байлаа. Үүнээс хойш олон жил өнгөрөв. Амьдрал үргэлжилж, тэдний байшин ажиллаж, улиралтай адилхан солигдсон ч Сэли улаан альчуураа тайлсангүй. Тэдний хурмын ойд өгөж байсан учир Бийл Сэлидээ сайхан зүйлт авчгүй. Тэгвэл тэр минь хуучин улаан альчуур авч зүйлтээ зүүхвэз гэж бодож гинэ. Ингээд удалгүй тэдний хурмын ой болж Бийл Сэли хоёр сайхан ресторанд орж амттай хоол идэцгэлээ. Хоолныхаа дараа Бийл эхнэртэй хамбан хайрцагтай алмазан зүйлт бэлгэлэв. Сэли хайрцгийг нь онгойлгож хараад инээмсэглснээ нүдэнд нь нулимс бүрхээд ирэв. Бийл шинхэн зүйлтийг эхнэрийнхээ хүзүүнд зүйлэх гэж улаан альчуурыг нь тайлах гэж оролдов. Гэтэл Сэли түүнийг зогсооход би улаан альчуур авч болохгүй учиртай юм а хэмээн өнөөхөл үлэг болсон үгээ хэлжээ. Би чамайг ёроо ойлгохгүй маа гэд Бийл авч өгсөн зүйлтээ урамгүйхэн хамбан хайрцагт нь хийв. Үнэхээр сайхан зүйлт юм а хонгорм. Би дандаа нэндгнэж явна. Гэхдээ би улаан альчуур авч болохгүй гэж Сэли хэлв. Бийл яагаад гэж асуусан боловч бүсгүй гунигтай нэмсгэлээд толгоогоос эксэрснээ хариу дуугарсангүй. Тэр шөнө Бийлийн нойр хулжжээ. Би Сэлийг 20 гаруй жил хайрлсан. Гэвч тэр минь энэ л аимшигтай улаан альчуураа нэг ч удаа тайлалгүй дандаа л зүүсээр авах юм. Учрыг нь мэдэх цаг одоо иржээ гэж тэр шийдээд орноосоо босож тойроод Сэлигийн өмнө очлоо. Тэгээд альчуурын зангилаг тайлж эхлэв. Их олон давхар уйсан учраас эхнэрээ сэрээлгүйгээр альчуурын уяаг тайлах гэж нилээд удлаа. Эцэст нэг юм Бийл эхнэрийнхээ альчуурын сүүлчийн зангилаг тайлж эхлэв. Яагаад ч юм гинэд буруу зүйл хийж юу юм шиг санагдаж дотор нь хачин давч та тэрв. Гэвч Бийл болсонгүй. Зангилаг тайллаа. Гэтэл үнтэй зэрэгцээд эхнэрийнх нь толгой биеэсээ салаад орноос ойччихсан тэр. Хидийн амьгүй болсон Сэлийн нүд нээлттэй байх бөгөөд нүднээс нь ганцхан тусал нулимс урсах нь харагдаж би чамд альчуураа тайлж болохгүй гэж сануулсан штэ гэж хэлэх шиг Бийлд санагджээ. Шинхэн гэрэлсэн хосууд ууланд алхан аялж явлаа. Наргуудаа хуяар тэд төөрснөө мэдхэн тэр. Залуухан гэргийн санаа зовж эхэлсэн ч нөхөр нь түүнийг аргадаад удахгүй машин олоод очих нь гэж тайвшруулна. Гэвч тэд хэдэн цагийн турш алгасан ч хаана яваагаа чухам мэдсэнгүй. Улам бүрэн хивэлж залуу бүсгүй хоёр цөхөрч ядам байлаа. Ядаж байхад тэдэнд газрын зураг, луужин зэрэг зүйлс байсангүй, мод болгон адилхан харагдана. Буцах замаа олох хамаг итгэл найдвараа алдаад байтал тэдний урд модон дотор
хуучин байшин үзэгдэж гинэ. Тэрхүү байшин нэгэн цагт сайхан байсан бололтойч одоо бол нар салхин дийлэгдэж мод нь өгөршсөн байна. Энд хүн ирээгүй удсан бололтой. Зарим цонх нь суур чагарсан байх ба дээврийн банзнууд нь салаадаа оччихсан байж. Тэгээд залуу ир байшингийн урд хаалгыг тогшоход хүн байгаа шинж гарсангүй. Тэгээд бариулаас нь барин түлхэхэд хаалга хятнан нээгдлээ. Байшин тогшил багтай байсан хэдэн давилга нь зузаан тоосон дарагдсан харагдана. Харин нэг ор байсан ч засагтахаас өнгөрсөн бололтой. Бас байшин дотроос хаяагүй хөгц үнэртэн. Хосууд байшин доторхыг тойруулан харж шалгаж байхдаа өөрсдөд нь нэг л хачин мэдрэмж төрхийг анзаарчээ. Тэгтэл тэдний нүдэнд нэг зүйл ялгаран харагдсан. Байшингийн шал хан таазан дээр хаасайгүй улаан будгаар үхэл хэмээн бараг зай үлдээлгүй битүү биччихсэн байх нь үзэгдэх нь тэр. Хосууд байрцаалдан айхгүйч айгүйдэж эхлэв. Нөхрийн гар салганаж байсан ч ханан дойртоод өнөөх бичгэнд хүрч үзлээ. Аимшиг тань гэвэл тэрхүү бичгний будаг бараг саяхных гэмээр бүр гүйцэд хатаж амжаагүй бололтой байлаа. Тэд айн балмагдсан ч өөр очих газар байсангүй. Ууланд шүнхээр хонох нь аюултай. Эргэн тойрон хаасайгүй зэрлэг амьтад ойд нуугдаж байгааг хосууд мэдхийн дээдэр мэдгвэлээ. Тэнхүү хосууд хачин эвгүйцэн үгс хананд нь бичигдсэн тэр байшинд хоног төрүүлэхэр шийдэн үлдлээ. Байшингийн дээд давхарт гарч үзэхэд тэнд дэнгийн ирвэхэд идэгдэж бас ямар нэгэн улаан тол болчихсон матрас байх нь үзэгдэв. Эхнэр нөхөр хоёр шалан дээр байсан хуучин хивсийг өнөөх матрасан дээр тавиад аль болох дулаан хонхыг хичээн дээр нь хэвтэцгээлээ. Удалгүй тэд ядарсандаа нойрны ертөнц рүү умбан орлоо. Шүн дунд хэвийсэн хойно хосууд ямар нэгэн зүйл хятнах чимээнээр цочин сэрцгээв. Чагнахнэ хин нэгэн хүн эсвэл ямар нэгэн амьтан байшинг төрөөд яваад авах шиг байлаа. Саяныхыг сонссноо гадаа хин нэгэн байх шиг байна гэж бүсгүй нөхөртөө аяархан шивнэв. Залуу хэсэг чимээ нэрдсэн боловч юу ч олж сонссонгүй. Ингээд тэрээр босож цонхроо очоод гадаг шарахад хав харанхуй байсан учир нүдэнд нь юурч өртсөнгүй. Цонхыг онгойлгоод толгоогоо цохиулхан харлаа. Тэнд хэн байна гэж жижирсэн өнгөөр асуулаа. Хариуг сонсогдсонгүй. Залуу хархуу хэвтрэлүүгээ эргэх зур ихнэр нь ярьж чаддгүй хэн нэгэн гэд үгээ гүйцээсэнгүй. Иймд тэрээр цонх руу буцаж иргээд хэн нэгэн гадаа байна уу? Тийм бол нэг удаа алгадаш. Үгүй л хоёр удаа гэж хэллээ. Түүнийг чимээ нэрдэхэд хаа нэгтээ цар цааш шуугхал сонсогд. Шөнийн тэнгэрт оддог илалзан харагдана. Тэгтэл гинэтгэн чангаар нэг удаа алга таших чимээ гархан тэр. Балмагдсан залуу эхнэрлүүгээ эргэн харж чиний зүв байж гадаа хэн нэгэн байна гэж гайхсан хэвээр хэллээ. Тэгснээ тэр цонхоор цээж язгуйлган эргэн тойрны харанхуйг аажив. Гэвч харанхуйн дундаас тэр юу ч ялгаж харж чадсангүй. Та энэ байшин гийцэн үү? Үгүй гэх шиг хоёр удаа алга таших чимээ сонсогдов. Та эрэгтэй хүн үү? Тэгвэл эмэгтэй хүн юм уу? Та хүн үү? Залуугийн хамаг би арцаж хүйтэн хөлсөн чихраад ирхэн тэр. Тэгээд тэрээр аргасан хоолойгоор та энд ганцаараа байна уу гэж асуулаа. Та нар хэдүүлээ байгаа юм бэ? Та нар нэг удаа алга ташна уу?
Удалгүй ойн дундах хачин байшинд эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоолой нийлүүлгэн хашгирах чимээ гарч эргэн тойрны модон дээр зүрмэглэж суусан шувууд дэрхийн нислээ. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.